Бөөгийн тархитны одоо сургалтын агуулгаас хөтөлбөрөөс сонирхуулж болох уу? За тий. Угаасаа бөөгийн тархитны сургалтын талаар бас нэг жоохон танилцаад өгөх зүйтэй байх гэж бодож байгаа тий. За юуны өмнө нэг юм ярих гэсэн. Бидний тархины чадамд маш их доройтцсон. Тархинд нэгдүгээр тархины үйл ажиллагаа өөрөө маш их орчмын буюу од гар иргэсийн эрчмийн дутагдлалд асар их орцсон. Тэгээд хүнтэй зөвлөх юм бол хүн бидний ингээд нэг хэрэгцээтэй амин дэм басан амин уурга басан одоо хоол хүнсийг идэхгүй байхаар ер нь хөлн зөлн байгаалаар хүн ч одоо турж ицээд хатангаршаад чадал тэнхээгүй болоод ажил ихээс дургуурээд ч юм уу те хийсэн ч одоо ингээд амархан ядраад байдаг шиг тархины эсүүд бас ерөнхийдөө тийм байдалд орцсон. Энийг юугаар илэрхийлж болох вэ гэхээр хүмүүсийн ой тогтоолт муудчихсан мэдрэмж зүүн маш их бас доройтчихсан цээжлэх, нүүдлэх одоо тогтоох ч гэдэг юм энийг ялгах, ажиглах, анхаарах одоо тийм дүгнэх төр чадвар их доройтсон байгаа ажиглагдаад байгаа. За тийм учраас нөгөө яг хуу тархийг нөгөө чадваржуулах шаардлагатай болчиход байна л да. Тэгээ би эндээс нэг хэдхэн жишээ л ярих гэсэн. Ер нь бол хүн бид нар нэг юм нэг ойлгох хэрэгтэй. Бидний язгуур 3 хэсэг гэж байгаа. Одоо махан яс цус мах гэж ирдэг шүү дээ. Яс цус мах. Тэгвэл энэ язгуур 3 хэсэг чи өөрөө алтан эс, мөнгөн эс, сүм эс гэдгээс бүрддэг. Ямар ч тохиолдолд. Ялангуяа тархинд бол бас л энэ алтан, мөнгөн, сүм эсүүд бол байгаа. Тэгэхээр алтан эсүүд алтаараа амьсгалахгүй болохоор алтан оддынхаа цацраг гэл багаар амьсгалахгүй болохоор гэдэг юм гэрэл туяандор ингээд тодорхой хэмжээний эрчим энерги авахгүй болохоор мөнгөн оддын одоо мөнгөн эсүүд нь мөнгөн буюу мөсөн оддын тийм болор талд одоо гэрэл цацраг туяанаас бас эрчим амьсгал одоо амин хэмээ авч чадахгүй болохоор за энэ сүүн тарих гэдэг байгаа. Тэгэхээр сүүн тарих буюу бидний махтай холбоотой энэ тарих болохоор бас адилхан сүүн зам айн эсвэл сүүн оддын сүүн тэнгисийн сүүн эрхэс одоо тий хасын тийм эрчим энергийг бас л амьсгалж авч чадахгүй болохоор бас адилхан сулдаад байгаа. Ерөн тархины эсүүд хоол тэжээл гэхээсээ илүү оддын эрчим энергээр дээд орон зай холбоостой байж тэндээс амин хүчээ буюу амин эрчим энерги гэрэл галаа авдаг. За тэгэхэд бид нар одоо энэ цагт бол харьцангуй одоо тийм үйлдэлж байхгүй болчих. Буучин бол энэ үйлдэлийг яг өргөлөөр, залбирлаар, бяцгалаар зүгээр хөөрөлдөөнөөр гэдэг юм уу те одоо шүтэнээрээ, шүтэнээрээ дээдлэлээрээ ч гэдэг юм уу тахилгаараа ч гэдэг юм тиймэрхүү балиар янз янзаар аваад ирсэн. Амьдарч исэн ахуйн ч гэсэн өөрөө нэг тодорхой хэмжээний гэрэлт амьдрахаар илүү байгальдлын ойрхон илүү од нарсарны гэрэл туяа цацраг нэвчих боломжтой байсан учраас харьцангуй нэг одоо настангуудын ой ухаан маш сайн штэ. Гэтэл одоо бид нар ингээл давхар олон давхар хаш байшингуудад амьдарч байна. Бетон зурм хантай одоо энэ байшингуудад амьдрахаар чи эн чинь угаасаа долгионыг асар ихээр хаадаг. Утасны долгион хаадаг шиг маш олон долгионыг ингээ хааж байна. Галбац цэцргүүдийг хааж байна, цөмийн эрчим энергиудыг хааж байна. Тэр хэмжээгээр тичнээн дээр од нар сар гараад байсан ч тийм үү. Тэр эрчмийг бид нар тосч авахгүй болохоор бидний тархины эсүүд чинь өөрсдөө өлдөөд байгаа. Өлдөөд өсгөлэн байгаа зарим нь ажиллаж тохиолдсон зарим нь тураалд аваад өчгсөн байна. Дээрээс нь бид нар стресстэй, депресстэй, нервтэй эсвэл 9 шидийн бодоод ингээд чадлаас нь хэд ачааллуулаад ахлаа бас нөгөө нэг сүлдээд ороод сүлдаагаад гэдэг юм уу өвклийн нэрмэгт авчиад ийм учраас нөгөө одоо хүмүүсийн тархины шатамж доройтчиход байгаа юм аа. Одоо нийтлэг гэж л ярив. Мэдээж өөр нэг онцгой андан хүүхдүүд энэ байж байгаа тийм үү. Гэхдээ тэр нь болохоор ерөнхий амьдралын хэв маягтай суурин соёл иргэншлийн одоо ах уйн ч гэдэг юм орчин ч гэдэг юм их олон зүйлээс шалтгаалж байна гэж хэлээ. Дээрэс нь утасны хараат байдал, компьютерийн хараат байдал, дэлгэцэн хараат байдлууд бас их нөлөөлж ах шиг байна. За ямар тач байсан энэ бүхнээс одоо ийм учраас нэг бөөгийн тархиныг хөгжүүлэхлээр зөн бэлэг муутай байна. Ой тогтоолт муутай байна. Цээж муутай байна. Тэгээд ярьсан юм эргэл тогтоохгүй санахгүй ч гэдэг юм иймэрхүү байдлаас болоод бас тодорхой хэмжээ сургалтын үр дүн одоо сансан хэмжээнд хүрэхгүй ч гэдэг юм уу те эсвэл хэмжээний цаг алдаа байгаа учраас богино хугацаанд одоо энэ сургалтыг бөөгийн тархитан буюу оюуны чадамжтан
болгох тийм зорилгоор юм сургалт гарч ирсэн байгаа. За тэгэхээр алтан эсүүд гэдэг нь одоо жишээлбэл юу хэлээд байгаа юм бэ гэж одоо маш тодорхой богино хугацаанд ярьчээ. Юу тархины алтан эсүүд гэхээр энд эвэрлэг тарих гэж тарих байдаг үний бид. Эвэрлэг тарих буюу нэг эвэр тарихч гэж бичсэн байдаг. За тэгээд дээрээс бидний гавлын одоо тархины орон хэсгийн гавл яс тэр чигээр алтан эсүүд. Дээрээс нь бидний 12 хавирга алтан идэрхтэнд орж өгдөг. Дахиад дээрээс нь умдаг яс бас алтан яст орж өгдөг. За энэ шүдэн дотор энэ бидний шүдэн дотор 4 шүд алтан шүд гэж явдаг. Байхгүй одоо энэ олон янз янзын актараа одоо янз янзын араанууд шүү дээ. Багаараа мараа өвдөн шүдэн сүүн шүдэн дэр. Энэ бүгд чинь ингээд өөр ингээд агуулгатай байхгүй. За тэгэхээр энэ алтан одоо хавирга жишээлбэл бидний ингэр цээж хийгдэх бийж штэ. Тэгэхээр хавирга өөрөө маш их багтаамжийг одоо одоо маш их мэдээллийг ингээд үрт агуулгах чадвартай идэрхтэн. Тэгээж нөгөө нэг зүрхний орон зай дээр церебралчрахын орон зай, өнгөцгний орон зай дээр байгаа гэдгээр их тийм чухал гэж хэлээд байна. Амин эрчмээр их амьсгалдаг тийм эрхтэнгүүд байхгүй. Тэгэхээр энэ алтан хавирга энэ хавирга буюу алтан махбодтой энэ хавиргуудны эсүүд сайн байхын хэмжээр бид цээж сайтай байна. Энэс маш сайн чэжтэй шүү гэл юмыг мартдаггүй шүү гэл их юм тогтоох чадвартай шүү. Ямар их мэдээллийг чи өөртөө агуулж авд юм бэ тэргээл ингэдэг шүү. Одоо хуушнаар бол ингэж ярьдаг. Кровозор сайтай гэж ярьдаг байхгүй. Тийм хүмүүс. За энэ эсүүд ингээд дороотой байна гэж хэлээ. Тэгэхээр яа харахгүй алтан одоо жишээлбэл бидний хөтөлбөр дээр нэг алтан эсүүдийг одоо алтан тархийг ингээд хөгжүүлэх нэг өдрийн бүтэн хөтөлбөр байна. Тэн дээр бид нар тархины одоо байхгүй нэгэнтээ байхгүй болцсон биш дээ. Энд чинь одоо өхүүлсэн байна. Олон олоор нь тархины эсүүд чинь тэгж амархан ингээд буцаж сэргээд идэгч бас эсүүд биш. Ер нь бол их тийм урт хугацааны турш явцад одоо цусны эсүүд чинь ингээд одоо 3-4 хоногт дооч гэдэг юм уу те нэг сардаач гэдэг юм нөхөн сэргээддэг биш байхгүй 3 сар даан тэр. Тэгэхээр тэр эсүүд нэгэнтээ л байхгүй болчихсон. Тэгэхээр тэрийг ургуулах шаардлагатай байхгүй. Тархин дотор байгаа алтны өөрөө алтан эсүүдийн үүдэл эсүүд гэж байгаа. Үр хөвлийн эсүүд гэж байгаа. Тэрнээс нь буцаж ургуулдаг. Тэхийн тулд яг их хэмжээ одоо жишээлбэл хацгаа хэр талд ингээл хацгаа байх юм бол бороо ороод нар тусаал шүүдэр тусаал тэгээ салхилаад байх юм бол уцаад ургацдаг шиг энэ нөгөө алтан эсүүдийг дотор ингээ бас ургуулчтай байгаа шиг ургуулчих боломжтой. Тэхийн тулд ганцхан алтан оддын тэр бясалгал буюу нөгөө лемүргийн бясалгал гэдэг юмар нэг алтан эсүүдийг ургуулж өгдөлдөө жишээлбэл. За тэгээд тэрнээс гадна зөндөө юм заалгүй байх уу. За би жишээл авч ирж байгаа байхгүй. За тэгэнгүүт нөгөө алтан газуудтай бас нэг өдрийн хөтөлбөр байгаа холбож ийм алтан эсүүдийг бас ингээ сэргээх гээл алтан эсүүдийн чадварыг ингэж нээж өгд. Алтан эсүүдийг ингээд ургуулад орхихны хэрэг. Одоо ингээд үр хөвлийн суулгаад өгөхний хэрэг. Тэдэр чинь ундаалж ургуулж авах хэрэгтэй. Тэгэхээр алтан газуудтай холбох, тэг алтан нартай холбох. Тэгээд тэндээс нь амьсгалуулах ингээ хоол хүнсийг нөгж хөдөлгөж биелүүл одоо хөдөлгөөнд орж амьсгалуулахлаар нь хөдөлгөөд эхэлнэ. Өөртөө хөдөлгөөнийг одоо биелж байгаа юм шиг хийгээд эхлэхээр ядаж торинж сэргэж бэлтарчдаг гэдэг. Тиймэрхүү байдлаар их алтан эсүүдийг ургуулдаг. За тэгэнгүүт алтан эсэд байгаа цээж ярьлаа тийм үү? Тэгэнгүүт дараа нь мөнгө эс гэж байгаа. Тэгэхээр мөнгөн эсүүд илүү хаана байдаг гэхээр тархины жишээлбэл ховдол тарих гэж байдаг. Баруун зүүн ховдол тарих, 3 дугаар тарих, тэгээд савлын хоолой, буюу сууг, тэгээд юу 4 дугаар ховдол гэдэг. Ингээд энэ дотор дандаа нэг тархины аршаанууд байгаа байхгүй шинэ. Энийг болохоор мөнгөн тарих гэж нэрлэж байгаа. Тэгээд доошоо эн чинь юу руу холбогддог гэхээр урагшаага өвчүүтэй холбогдоод аргашаага далтай холбогддог. Далны мөөртэй холбогдож байгаа. Эдгээр бүгдээрээ мөнгөн энэ бидний бие махбодод байгаа мөнгөн эсүүд. Тэгэхээр энэ мөнгөн эсүүдийг дагаад ой санамж гэдэг зүйл явж байгаа. Ой тогтоол гэдэг зүйл явж байгаа. Оюун ухаан гэдэг зүйл явж байгаа. Тэгэхээр дээрэс нь зөв билег явж байгаа. Тэгэхээр энэ бүгд чинь нөгөө мөнгөн эсүүд нь дахиад нөгөө тэг ядаж байхад нөгөө нэг энэ мөнгөн эсүүд төр чинь саяын тэр ховдлууд дээр чинь нэг бодлын тарих гэдэг зүйл үүдэг. Бид нар тэг өвдөлтөө өнгөтэй юм бодохгүй л байх юм бол уруудаар юм бодоо хармуу юм бодоод гэдэг юм үү те. Эсвэл бовшоо юм бодохгүй залхуураац гэдэг юм үү те. Гэрэлгээ гэдэг юм бодохгүй. Бүр зүгээр л нэг саармаг төдий ингээл тархиа огт ажиллуулахгүй тийш яв биш яв гэж хүний хэлсэн завраар яваал гэдэг ч юм. Энд чи болоо тархийг бас ажиллуулахгүй гэсэн үг. Дээрээс нь эрийг гэрэлгээгээ тэм бодохгүй байна. Хүсэл мөрөөдөлтэй биш байна. Гэт ингээд тэгэхээр энэ үсвэж бас адилхан хүчиж байгаа байхгүй. Эсвэл усгүй аршаангүй болчихж байгаа. Ширэгчж байгаатай адилхан булаг шанаар явах юм бол. Тэгэхээр энийг бас л одоо нэгэнтээ тийм аршаа нь ундрахаан болчлоо. Нэгэнтээ одоо юу одоо аршаа нь бохирдчлоо сөргөрчин энерги мэдээлэлээр эсвэл ингээ хөдөлгөөнгөө байсараа сармагчлаа гэж бодоход тэрийг дахиад сэлбэх шаардлагатай. Дахиад мөсөн болоод мөнгөн тийм эрчим энергиуд оддын гэрэл галбаагаар
гэдэг юм уу. Эсвэл одоо энэ байгаль дээр байгаа цас мөсөөр нь өөр нь амьсгалтай болж ингэж одоо гүйлгэж хараалгаж өс толгойг нь угааж ингэж тоглож гар хөлөөр нь бариул ингэж яагаад бас тодорхой хэмжээ эрчмийг авахгуулаад тэгээд нөгөө Монголын бяцлал гээд юу Кайлас руу Усан улс руу тэнгэр уул руу дээр явж бяцлал болдог тийм техниктэй бяцлалууд байгаа л да. За гэх мэт иймэрхүү байдлаар нөгөө юу яа. Тэгээд мөсөн мөнгөн сте өдөртөн чинь өндөрч орно жишээлбэл. За тийм байл ийм нандин эрхтмэд байдаг учраас манай тархины сургалтанд тархины мөнгөөсийг ургуулах, бэлтаржуулах, тэнхээжүүлэх. Тэгээд дараа нь юу яах? Ой тогтоолтын сайжруулах. Тиймэрхүү хичээлүүд бас явагдаж байгаа. Тэгээд тэхийн тулд жишээлбэл одоо ингээд монголч гэж бичүүлдэг юм уу те. Зөндөө юм байгаа л да. Тэгээд дээрэс нь энэ одоо юу вэ? Зөвхөн ингээд бяцлал хийгээ сууж болохгүй яа. Тэгэхээр чи эн чинь бидний бие цогц байна. Тэгээ манай бяцлал нэг суухаас илүү хөдөлгөөнтэй бяцлал явдаг л да. Тэгээ бас амралт ихтэй байхгүй. Бяцлал бол одоо юу гэдэг эрчим буулгалаа. Мөргөлөөр холбогдлоо. Мөргөлөөр өргөлөөр холбогдлоо. Болж бол амраад тархиг болохоор тархинд юу ч бодохгүй шүү. Одоо юм шинэ эсүүд ирчихсэн шүү. Эсвэл эс нөхөн одоо сэргээгдэж чинь хуваагдалт орж шүү. Юу ч бодохгүй амрал гэдэг тийм зарчмыг баримталж байгаа л да эхний өдрүүдэд ядангуяа ихний 3 өдрөөр алтан мөнгө сүү эсүүдийг оруулах тийм хичээл явагдаад байгаа. За тэгэнгүүт дараа нь сүүн тархилгээд байдаг гэдэг. Тэгэхээр сүүн тархилэр нэг амжгүй нэг юу гэж нэрлсэн байдаг. Mammillary body гэдэг англиар нэрлсэн байдаг. Өвгдөөцүүд бол тэрийг хөгсүүн тархи гэж нэрлэдэг. За энэ тархи тэгээ эн чин доошоо дээш нь өнчин тархитай холбоотой. Тэгээ өнчин тархинаас холбогдоод доошоо хөх, сав, чүмэг. Тэгээ дээрэс нь бидний хүмүүсний цагаануудтай холбоотой. Бидний хүмүүс гарын хүмүүс цагаан. Эдгээр чинь бүгдээрээ сүм мөрсүүд шүү дээ. Тэгэхээр энийг нөгөө бас бэлтаржуулахгүй болдоггүй. Дахиад нөгөө шүүрлийн үйл ажиллагааны цогсон гэрчсэн. Нөгөө сүм цагаан сэтгэл гэдэг юм багасчихсан тийм үү? Сэтгэлдээ ингээ богшмол тайгаад, гомдол тайгаад гэдэг юм эсвэл сэтгэлээ бусдад нээхгүй чойрлоо аваад тиймэрхүү байдлаар нөгөө сүүн тархины үйл ажиллагаанд оройтоод гэдэг юм сүүн тархи хатан гаршаад сүүгийн одоо шүүрүүлж чадахгүй, ялгаруулж чадахгүй тиймэрхүү байдалтай болчдөг. Эхтээ өмжчихсэн өхнөөс нь тийм тодорхой хэмжээний тос өрөм ялгарч идэг. Эхтээ өмжчихсэн дотогшооч гадагшаач бас тийм сүү тийм ураг, ангир ураг ялгарч л байдаг. Тэр нь дотогшоогоо бусад нэг сүүн эсүүдэд ургуулдаг. Тийм байгаа шүү дээ. Жишээлбэл савны чөмгөний эсүүдийг ургуулахад нэмэртэй байдаг. Тэгэхээр энэ нөгөө сүм эсүүдийг маань тэтгдэг сүм хүнсээ идэхгүй байна. Цагаан эдээгээ зөв зохистой хэрэглэхгүй байна. Цагаан эдээний үн цэнийг бидэхгүй байна. Өөрөө сүм эсээс бүтсэн гэдгээ мэдэхгүй байна. Өөрийнх нь энэ булчин энэ 5 цул эргэтэн маш олон одоо эргэтэн тогтолцоонууд сүнээс бүрдсэн гэдгийг мэдэхгүй байгаа юм л да. Тийм учраас нөгөө энэ сүн эсүүд үнэхээр их харамсалтай одоо өсөглөнд орсон байна. Өсөглөнд орсны шинж юугаар илэрч савны өвчнөр явж байна. Өвчний өвчнөр явагдаж байна. Хөхний өвчнөр явж байна. Дээрээс нь өнчин тархины хавдраар явагдаж байна. Өнчин тархины хавдрын цаана сүн тархины үйл ажиллагаанд оролцсон байгаа шүү дээ. Гэхмэчлээ ингээд тэгээд нэг энийг сэргээж өгөх зорилгоор бид нар нөгөө маячуудын бяцлал тэгээд сүүн тархины эмчилгээнүүд сүүн оддын дор хийж өгч байгаа. Өтөргөө ертөнцөд 13 их сүүн одд байна. Эхлэхий дээр 13 сүүн одоо булаг шандны айсав байна. Доошоо мөнгө цэвдэг байна. Тэгээ энэ бүгд чинь өөрөө сүүн эрчим энергитэй. Дээрээс нь эхлэхий дээр өчнөн олон хүч тайгууд энэ бүгдээрээ сүүн орон зай. Тэгэхээр бид нар тийм бас орон зайгаар одоо орон зайн эрчим энерги гэдэг юм уу сүүн шим ахуудаар харахгүй одоо ингээл өвдөлтөөр айлуулж байна. Өвдөлтөд бүүгээлүүлж байна. Тэгжээж нөгөө алтан мөнгөн бүүгээ сүм ээжийн бүүгээ бяцлал залбирал гэдэг юм хийгээд тэгжээж нөгөө хөтөчтэй бяцлалаа энэ явуулж ингээд сүм эсүүдийг ургуулж байгаа л да. За тиймэрхүү байлаа. Тэгэхээр ядаж ингэчих юм бол энэ алтан мөнгөн сүм 3 9 нь ядаж тархинд цаваа болчих юм бол тэгээд цаашаа нөгөө нэг бусад тархиуд 9 эртний тархиуд байгаа л да. Тэгээд нөгөө совдон тархи там тархи бүгдээр ингээд үйл ажиллагаатай бүр нэр томьёотой бүгдээр үүрэгтэйгээр бид нар тэрийг заана л да. Жишээлбэл хүмүүс анхаарлын тархитай хаана мэддэг. Анхаарал гэдэг. Анхаарлын тархи хаана байдаг мэдчихвэл яагаад анхаарал төвлөрөхгүй байгаа. Тэр анхаарал төвлөрөхгүй байхад нь ямар тасгал гэж ямар орчим энергиэр анхаарлын тархинд нь ямар шим буюу тэжээл хүнс хэрэгтэй байдаг юм бэ? Тэрийг яаж бэлтаржуулах юм бэ? Бэлтаржуулсныхаа дараа сая анхаарлаа төвлөрүүлж чаддаг болно. Тэр анхаарлаа төвлөрүүлж чадахгүй нөгөө анхаарлын тархи нь
хоол хүнс гүйж гэдэг юм эрчим энерги гүйж гэдэг юм уу те сул дараа байхад одоо тэндээ анхаар тэгээд энэ тэгэхээр угаасаа хүчгүй анхаарлын тарих одоо за хөхний хадлага дээр анхаар холбоосон сул мөсч өгөхгүй. За одоо тэгвэл тийм юм дээр тэгж анхаарах гэдэг ингээд одоо юу гэдэг. За тэр одоо сарн дээр анхаар сарны цөм рүү анхаарлаа хандуулаад гэхэлэр хангарч чаддаг. Эсвэл төрсөн нутгийнхаа одоо бууцраа анхаараа хандуул гэхэлэр хандуулж чаддаг. Идэрхтэндээ хандуулж чадахгүй юм чи өгтөргөө ертөнцөөр хандуулах. Гэх мэтлэн тэгээ төвлөрлийн тарих гэдэг юм мэдгүй. Тэгээ юм дээр төвлөрч чадахгүй. Төвлөрүүлж байгаад маш их талд ухамсарын мэдээллүүдийн цэвэрлэх боломжтой байх юм шиг амархан байх. Тэн дээр төвлөржээ. Яг энэ чинь тийм байгаа тэрийг мэдрээд их гэхээр амархан шүү дээ. Тэгээ төвлөрч чадахгүй нөгөө төвлөрөл хүч нь айгуусвал тэгээ төвлөрлийн тархи хаа бидгийг мэдгүй. Тэр төвлөрлийн тархи нь ямар амин эрчим энерги одоо гэрэл туй цацрагаар одоо амьсгалж ингэж хүчтдэг юм бэ? Өөрийгөө бэлтаржуулдаг юм бэ гэдэг мэддэггүй гэдэг. Гэх мэтлэн ингээд ям тэгээ дээрээс нь одоо ч тэгээд нөгөө талархал гэдэг. Талархлын тархи тусдаа тархи байна. Хэн нэгэн үний тэлийн тархи тусдаа тархи, өршөөлийн тархи тусдаа тархи гэгэрлийн тархи гэдээ байна. Одоо мөргөдлийн тархи маш олон тархиуд байна. Хайрын тархи гэдэг энэ бүгд чинь бүгдээрээ нэр томьёотой бүгдээрээ өөр өөрийн эрчим энерги авдаг орон зай од тэнгэрийн орон зай хэлхийн орон зайтай. Дээрээс нь бүгдээрээ энэ бие эрхтнийг одоо доошоо ингэж шанаж өндөрдөж ингэж залж байдаг тийм тодорхой холбоос эрхтэнгүүдтэй. Тэгээ энийг бүтэн сэргээж өгөхгүй бол нөгөө ингээл хичээл заагаалаа. Яг харсан шингээл харсан нөгөө урсч алга болоо. Хэдхэн хоногийн настай гэдэг юм хэдхэн сарын настай ч гэдэг юм эсвэл төрөөнийхөө дараагийнхаа орж явахдаа төрөөнийхөө мартчих идэх ч гэдэг юм. Иймэрхүү байдалтай байгаад байгаа учраас нөгөө хүмүүс бас хүчрээ болохгүй. Яг үндэ бол ингээ хүмүүсийн зүрхсэлтэр өнгө юм бол яг л энэ сургалтыг ерөнхийдөө хүсч ирэн хайж байгаа л да. Тэгээ богино хугацааны үр дүнтэй байх гэдэг. Тэгэнгүүт одоо жишээл ингэж байгаа байхгүй. Одоо маш квант имчилгээ хийдэг болчихлоо. Тэгвэл квант имчилгээ мөн чанарыг танихгүй шүү дээ. Манай дээр ингээ квант имчилгээний хоёр ингээ бүтэн өдрийн сургалтууд байгаа. Хасын имчилгээний. Тэгжээж энэ бүх бие чинь өөрөө цөмийн эрчим энерги, кварк эрчим энергитэй биш дээ. Одоо нэг одоо ирсэн нар сарны цөм гариг ирсэн цөмөдтэй холбоотой орон зайтай холбоотой байна. Тэгэхээр тэр чинь яа харахгүй квант имчилгээ буюу яг квант имчилгээ гэдэг нэр томьёогоос сайн зарим хүмүүсийн удаад мэдэхгүй надад санагддаг байхгүй. Квант имчилгээ хийж байгаа би хараад үзэхээр яагаад цөм рүү орохгүй, яагаад ч тэнд квант руу ойртохгүй байхгүй, кварк руу. Электрон, протон, нейтрон. За тэгээ электрон, протон, нейтроны чинь задрал. Гингүүд нэг бол квант имчилгээ нь дэлхийн цөм рүү орж чадчих хэвээр цөмийн одоо эрчим энерги рүү квант руу орж явах хэвээр. Нэг бол нарных руу орж явах хэвээр. Нэг бол одоо сарныхаа гэж сарных руу орж явах хэвээр байхгүй. Эсвэл алт сугар гаргийнхаа үеж юм сугар гаргийн цөм рүү орж явах хэвээр. Тэгжээ сая квант гэдэг энергийн тухай яригдана. Квант имчилгээ тэнд яригдана. Квант имчилгээний үр дүн явах гэхээр шууд амин үйлчлэгээ үзүүлдэг байхгүй. Одоо зүрхийг имчилгээ гэх юм бол нарны квант руу орох нь шүү дээ. Тэгэх юм бол зүрхийг маш хурдан амархан имчилнэ. Квант дотор яаж амин байгаа буюу гол нөгөө нэг амин эрчим ундраг нь байгаа. Тэгэхээр зүрхийг яг амьсгалын нөгөө зүрх зогсох гээд болохоор юу яадаг шиг цахилгаан цохиулж ингээл амьсгалуулдаг шиг одоо хүн хөх гэхэд аймхаа дээр ингээд амьсгалын тасгал хийж аймхаагаар амьсгалуулдаг шиг яг тэр нь байхгүй. Тэгэхээр тийм зүйл бас ингээд харахад тийм гоё нэрийг ингээд ашиг хэрэглчээд буруу яриад байгаа байхгүй. Тэгээд маш нарийн. Тийм ер нь бол нарийн л гэж хэлээ л да. Одоо нарийн юм чинь бүхэл бүтэн онолтой юмыг бас онлын дагуу ярихгүй ингээд нэр томьёог зээлдээ тэгээд ерөнхийлөл ирчдэг шүү дээ. Нэр томьёог зээлдчихэд яг тэгээд тэрийг ингээд төгсөн гэж хэмжээгээр одоо бүрэн үр дүнтэй хэмжээгээр бас байлгана гэдэг нь чухал да. За ямар ч үсэн ер нь бол яг зөв тийм квант имчилгээ манай дээр хоёр өдөрт нь явагдаж байгаа. Амьсгал нэрээр явагдаж байгаа. Хас нэрээр явагдаж байгаа. Нэг нь амьсгал нэрээр, нэг нь хас нэрээр явагдаж байгаа. Тэгээд би бүх судал сувгууд хасын том жижиг хасын сүлжээнүүдийг нээж өгнө. Тэгээд амьсгалын зөв амьсгал хахгуулдаг. Зөв амьсгал хахгуулахдаа эсийн төвшөнд эс доторх одоо бөмбөгийн төвшөнд амьсгалыг хахгуулж сая нөгөө жинхэнэ амьсгал гэж юу юм бэ? Амьсгал гэдэг чинь жинхэнэ бол аялгаа. Амьсгал гэдэг чинь жинхэнэ биелгээ. Амьсгал гэдэг нь жинхэнэ бол одоо хүн соол байхгүй. Тэгээд тэрийг зөв хийлгэн гэдэг чинь бас логик одоо юу гэдгийг эсийн төвшөнд амьсгалуулна гэдэг чинь жоохон тийм бас онлын төвшөнд яригдана л да. Ам байгаа бол амийг амьсгалуулж л ах хэвээр. Тэгэхээр нэг илүү хасын орон зай салхины хөдөлгөөн од гариг ирсэн амьсгалын орон зай холбоос үүсгэн гариг ирэх сулган амьсгалж байгаа дэлхийн хүртэл амьсгалж байна. Дэлхийд дээр байгаа чулуу хүртэл амьсгалж байна. Булаг шанд бүгд амьсгалж байна. Салхи өөрөнгө гэсэн хастай амьсгалж байна. Амьсгална гэдэг нь нэг бүтэн эргэлтэй гаргадагтай адилхан
нэг бүтэн эргэлтүүдээ авч ийн. Тэр бүхэндээ хэм хэмнэлтэй очиж нэгдчихэж сая энэ бэрхтэн чи өөрөө бүтэн эрчмийн бүтэн сүлэлтэн гэдэг юм явагдаж байгаа хэвчээ. Дээр доод сүлэлтэн 4.8 зохисын сүлэлтэн. Гэхдээ за иймэрхүү юм бас ордог. Тэгээд тэрнээс гадна бас нэг хичээл ордгийг хэлэх сонирхож хэлэх гэсэн. Одоо юу ордог? Монгол бичиг ордог байхгүй. Үнэхээр монгол бичгийн гайхамшиг гэдгийг бол хүмүүс таниулахгүй болохоор юу байгаад байна л да. Одоо монгол бичиг юм байхгүй. Үгийнхэнд орсон монгол бичгээр бичигдэхэд А гэл үгийнхэнд орсон бидний нэг тархинд шууд нөлөөлдөг. Тархинд амьсгал үүдэг гэж хэлээ. Зүгээр амин голтой байгаад хүн тийм ухаалчаа байгаад байна. Тэрийг амьсгалуулахгүй бол яадаг? Ухаалцал хөвтөл хийдэг шүү дээ. Яралтай амьсгал болохгүй. Тэр шиг бидний мөргөлж нөгөө нэг тархийг амьсгалуулж идэг. Төнгөд үгийн донд орсон гişгүүд нь нугасыг буюу нугас болоод нугасанд одоо ингэ хот ч юм уу царай ч юм уу хөхийг ч юм уу давхар ингэ яг хэлбэр дүрсээр үсгнийхээ хэлбэр дүрсээр гэж тэгэхэд тийм гэдэг ингээд өнгөнгөд гэдсэн ууршаа төмбөлөгдөв. Цаанаас биеийн хилэмжин тийм болдог. Тэгж биеийн хилэмжээр гаргаж авч ингээд тэр үсгийг бичиж явахдаа бичээд дуудаж явахдаа хүний яг бие эргэтэн тэгж нүг сэргэлт авдаг юм. Сэргэлт авахаас гадна тэргээр яг урсгалууд 8 урсгалууд нөтөлж байдаг. Гэж бичгээд одоо жишээлбэл энд гиз царааны булчин чангараал гизнийг өргөцөхөдлөө сайжирч байдаг. Цаана амийн эрчим тэргээр орж ирдэг нусаар дамжаад тэнгүүд үгийн хадагт орлоо гингүүд сүүл ч юм уу хонлаа ч юм уу ташаа ч юм уу өвдөг ч юм уу хөл ч юм уу эрчмээр ингэ гүйж байгаа байхгүй. Тэгээд энийг нөгөө нэг зүгээр гүйдэг гэж ярих ш. Угаасаа бид дээр нь үзүүлчихдэг. Тэгээ монгол бичгч өөрөө үнэртэй юм байна. Хаялгуутай юм байна. Амттай юм байна. Тэгэхээр нөгөө нэг 5 м хүн тарих буюу нөгөө хумсрын тэр 5 м хүн идэрхт юм ба ш. Монгол бичгээр бичиж байхад болоод монгол бичгээр бичсэн юм уншиж байхад даа одоо тийм абуу ижи энэ тэргээ уншиж байхад бид нарт тийм одоо 5 м хүн тарих зэрэг тэрийг үнэрийн үнэртэй сонсоод амтлахын амтлаа те тэгээд хөдлөөд тодорхой эсүүд ингэж тодорхой биелгээд бие хөдөлгөөнтэй гэдэг юм тийм уян алхахаа байдаг гэх мэтлэн энэ хэрээр монгол бичгээр тарих одоо нэг усаад дагаад нэг цээж тийм хавирга одоо сэр бүгд орж ирж штэ. Тэгээ аймхаа аюулхаа гэдэг ингээд царгаа нуусна. Тэнгүүд тааз хонлоо тааз гуй хас тэр чинь ингээд үгийн хатагт орсон их шиг биеблүүчүүдээр гişгүүдээр ингээд амилчж байгаа байхгүй маа мэн гэж бүгд өөрөөр баа бэ маа мэн тэр бүгд өөрөөр энэ нотлоо бөөрөнд энэ нотлоор үдэ аштганд энэ норхоо харсуул гэх ингэж авна. Энэ болохоор өвдөгт гэх. Ингээ монгол бичгээр бичиж байгаас хэзээ ч уг нь монголчууд юу явахгүй өнөөгөх шиг байдал орохгүй байсан юм. За тэгэхээр тэрийг бас таниулдаг. За тэрийг таниулаад тэрийг бичүүлээд тэрийг үйлдүүлээд нэг өдөржингийн хичээл орно. За тэгэнгүүт бас нэг хичээл байгаа. Нэг солонгон тарих гэж байгаа бидний. Солонгон тарих гэхээс гадна нэг солонгон бие гэж байгаа л гэж хэлээ. Тэгэхээр 13 тийм хүрдтэй одоо солонгон бие байна л да бидний бие дээр. Тэгэхээр тэр нөгөө юг одоо босоо тэнхлийн дагуу бидний ингэ цэгц ийм байлгах чаддаг байхгүй. Солонгон одоо нэг хүрдүүд нь тэгээ бид нар тийм солонгон бэлтгэлд орж иж нөө нэгдүгээрт яг үнэн түүхээр аялуулна. Хоёрдугаарт энэ бид маш хэмжээний солонгуудыг огторгүй одоо жишээ нарнаас татж байгаа дэлхийн гаргаас татж байгаа бархас гаргаас татж байгаа ингээ суур гаргаас бүр гаргаад бүх энэ гаргуудаас татж авдаг байхгүй. Хөхнүүдэн гаргаас хамгийн сүүлд нь цохны хүр дээр ингэж ээжж бидний бие эргэтэн нэг солонгон эрчим буюу жаргалын эрчим ажралын эрчмүүд хангалттай байж бид нөгөө нэг зөм бэлгтэй ажралтай байр баясгалантай цаваа цалгун сэргэлэн гэх мэт тийм зан чанаруудаа буцаж сэргээж авч байгаа байхгүй. За тиймэрхүү бас юм хийдэг. За хамгийн сүүлдний өдөр бол бид нар юу яадаг та угаасаа түүх хийж ял ордог. Бидний нөгөө бид чинь маш их одоо юу байгаа штэ. Мэдээллүүд байгаа штэ. Бид нар чинь ингээд 7 сүмстэй байна. Одоо энийг бүр хэдэн мянган удаа ч ярьж чадна. 7 хүрд гэж ярьж ин чакра гэдэг. 7 чакра ямар зорилготой байж байгаа. Махан би юутай холбоотой байна? Сүнсэн биетэй холбоотой байна штэ. Тэгээс махан би шууд огторгуу орон зайгаас ирчим татахгүй штэ. Сүнсэн биетэй холбоо сүнсэн биеийн тэр эрчим энергийн орон зайг холбож өгдөг тийм чадамжийг чадварыг бий болгож байгаа. Тэгэхээр нөгөө 7 сүнс чинь өөрөө асар олон одоо ялангуяа амин сүнс бол бүр маш олон одоо өвлийн сүнс бас маш олон удаа ингээд төрцөн зөвхөн дэлхийд ч биш өөрөөр орон зайнуудаар төрчихсөн
эрчим энерги мөнх гэдэг утгаараа тодорхой хэмжээний бидний махан бие хажуудад бидний сүнс бол мөнхөл орж байна. Өнөөдрийн хувьд бид нар л буруу зүйлийг өхөлжгүй. Тэгэхээр маш их тохиолдолтой энэ сүнсүүдийг нэг түүхээр айлуулдаг юм аа. Ялангуяа нэг Монгол улсын хүчрхэг түүхүүдээр айлуулхлаар түүхийн намтрууд нь сэрэгдэг. Нөгөө ягаад өнгөрсөн хугацаанд би хэн байсан бэ гэдгийг мэдгэт чинь. Чи хэн байсан бэ гэдээ өөрөө хаа хамаагүй ингээд газраас сайх биш түүхэн дотроос сайхаа гараад ирж байгаа байхгүй. Тэгээд түүхийг цаг хугацаагаар айлуулж жагаад өнгөрсөн бүх мэдээллүүдийг мэдлэгтэй зөмбөлөгтэй чадваруудтай сэргээж өгдөг. Хамгийн сүүл тэгээд бас нэг юм тэгээд сүүлийн өдөр бас 4 тархины тархи сэргээж өгдөг юм. Юуны тархи нөө хар тархи нэгүний тархи эвийн одоо бид нар эвитэй л байл. Ер нь бол эви гэдэг зүйл хамгийн чухал. Бид нар өөртөө хурцлж дамжиж болохгүй байхгүй. Сүнс нь нэг юм хийх гэдэг. Дотоод дуугаад нэг юм өөр нэхэд идэг. Гэтэл одоо юу гэдгийг өрөөлөн байгаа орчин гэдэг юм амьдарч байгаа ах уу гэдэг юм уу банкнд байгаа өр зээлээсээ болоод өөртөө төрчихсөн зүйл хийхдээ нэг энэ бид нар байгаа эдгэртэн чухал хоорондоо эвгүй болчихж байгаа байхгүй. Жишээ авах юм бол. Тэгэхээр бид нар тэрийг нэг энэ биеийг нэг сүлэлдүүлэх, нэгэн хэмд эвлэлдүүлэх эвийн тархи буюу баг тархины бас имчилгээ хийж өгдөг байгаа. Тэгжээж нөгөө биеийг нэг хэмтэй болгох. За тэгээд олон бодлоо олон санаад орж босгүй гэдэг шиг тэхүү инкүү гэдэг ингээд эргэлзэж тэнгэлж суусаараа бэлцэсгүй нэг юм ийгэл талуунд нь орхиж хисаар байдал чинь тасч явчлаа шүү дээ. Тэгхгүйгээр нэг сайн дээр баг тархаар имчилгээдэг дээрээс нь амин зүрхэн дээр гинекула тархаар болохоор бид нар аз жаргалын эрчмийг нь болгож өгдөг. Хайр гэдэг зүйл юу вэ гэдэг. Тэгээд тэр тархийг нөгөө хүчүүлж өгдөг. Зүрхтэй холбоотой тархи. Дээрээс нь баяр хөөрийн тархи гэдэг тархийг бас гэрлэр хангааж өгдөг байгаа. За тэгээд урам зэргийн тархи гэдэг хар бие. Тархинд бидний бол дофамин даавар ялгардаг хар бие. Хар тархи гэж нэрлэдэг байгаа. За иймэрхүү байдлаар нэг тархиудыг сэргээдэг. Дээрээс нь бид бас юу хийж өгдөг лээ. Ингээд юм аа. Дан ингээ махан сүнсэн бие дээр явахд бас болохгүй шүү дээ. Угаасаа маханд бөө тархич нь махан бие рүү шиг үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа учраас нэг саяын дээр амьсгал хасмасын имчилгээ чинь бүх махан бие болоод эрчим биетэй хамт явж байгаа. Монгол бичих чинь махан бие эрчим биетэй хамт явж байгаа. Тэр нэг мөнгө одгийн бясалгал чинь болохоор цас мөстэйгээ байгаль дэлхий дээр цас мөсөөрөө бие угааж мөнгөж гүйж харахтаа хамт явж байгаа. Нөгөөх нь болохоор нэг нартайгаа бас хамт явж байгаа. Нөгөөд нь алтан газуудтайгаа хамт явж байгаа. Ингээд бүх од модтой хамт явна л да. Тэнгүү дахиад нэг ийм асуудал байдаг. Нөгөө түрүүний ярьсан квант имчилгээ гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр нэг өдөрт нь квант имчилгээ хийж өгдөг. Квант имчилгээ хийж одоо жишээлбэл бидний бие дотор тархины олон хэсэг цөөрцөн байгаа шиг бидний цусны олон хэсэг цөөрцөн байдаг. Цусны олон хэсэг цөөрсөн байгаас гадна тамиргүй болцсон байдаг. Тоо толгой нь олон байж болно. Өдөрөө одоо юу гэдэг нь онд минь бүрэн ороогүй одоо тураалтай мал шиг энэ нэг тодорхой хэмжээний заа ингээд бид нар амьсгал заа улаан хэс дээр ирэл та. Тэгэхээр амьсгал авлаа гэж бодоход чанаргүй агаараар амьсгалаад байв. За би өнөөдөр энэ хаалттай цонхгүй өнөр өнгөө суучаад 1000 амьсгалаад явах юм бэ. Миний амьсгал чанаргүй. Тэн дотор агуулгадж байгаа энэ агаар би миний сорж байгаа хий дагуулгадж байгаа. Жишээлбэл хүчлэгчийн хэмжээ бага. Азоны хэмжээ бага. Дээрээс нь үнэрт хийнүүдийн хэмжээ бага. Тэгээ дээрээс нь дахиад энэ битүүдийн шаар ингээд 2 3 давхар байшин дотор хаанаас оддгийн эрт энерги орчиж байгаа. Хаанаас агаар салхины энерги орчиж байгаа. Гадаа ингээд дэлхийн ертөнцөөр цахилж байгаа цахилгаан аюулгүй эрчим энерги хаагаар орж байгаа. Бүгдээрээ чанаргүй байхгүй. Тэгэхээр би зүгээр л нэг юм хүн харахад ингээд байгаад байгаа. Тэгээ ядарлаа. Одоо тэр эрчим энерги нь ажил хиймээр байна тийм үү? Эрчим энерги дутаад ядраад байна. Аргаа бараад ингээд 9 шид юм идээд байна. Тэр нь ингээд надад хаван болоод гэдэг юм эсвэл те тарах те одоо өөх болоод ингээд бас улам ингээд дорой тулж шít. Тэгэхээр нөгөө тэгвэлгүй тулд нөгөө юу яадаг байхгүй. Квант имчилгээгээд улаан хэсүүдийг нөгөө бүтцийн засах. Одоо би ингээл одоо жишээлбэл сая ярьлаа шүү дээ. Ингээд эрчмүүдийн дутагдлалд орчингуудаа аргаа бараад ингээд баахан өмнөө байгаа юмудыг бичээ одоо юу ч гэдэг ингээл идээд энэ надад хаван болоод би ингээд галбир гүчих юм эсвэл суусаар агаад миний нуруу ингээд зүрхэнтэйч гэдэг юм уу те. Эсвэл гэлжисээр агаад нэтлэргөө өмөр хазгаа болсон байгаа шиг нөгөө энэ цусны олон хэсүүд чинь бас бүтцийн гажигт орсон байдаг. Тэгэхээр тэрийг нөгөө нэг квант имчилгээгээр буюу жишээлбэл пит орцдаг юм байна. Гэтэл бас ингээл хүмүүс ингээд одоо ингээл харахад хүмүүс ингээд заавал нэг юм нэг бол баруун тал руугаа нэг бол зүүн тал руугаа эсвэл урагшаага эсвэл хашаа гэдгэр бөхтөр гэлжгэр за ийм байгаад байдаг. Энийг болохоор бас нэг засахгүй бол тэнд хүрдний хажууд байж байгаа гэсэн. Нөгөө
Монгол бичгээд бичдэг байсан бол тэгж нугасны гажигт орохгүй байсан. Яг бол 30 Монгол бичгийн нөгөө үсгнүүд чинь бүгдээрээ энэ ингээд нугал 35 30 33 35 одоо дээд татхтай. Энийг чинь бүгдийг ингээд нэг үгийн дунд орсон гişгүү дээр засчдаг. Дээрээс нь үгийн дунд орсон их шиг болоод гүйвлэгчүүдээ хамт хэлэхдээ бүгдийг засдаг байгаад бүгд цэг нуруутай гэдэг юм те. Нугас одоо шулуун байж нугасны хүрдүүд гацаагүй гажиггүй байж сая яах вэ? Юу шүү зөнгийн сувг сайн ажиллая шүү. Бие махбод цээжтэй байна. Оюунтай байна. Эс болгонд оюуны жижиг тархинуудаа эс болон өөрийнхөө жижиг мэдээллүүдийг хадгалж авч байгаа. Тэгэхээр тийм сүбэр байх байсан. За тэгэнгүүт тэрийг бас засч өгдөг Планкийн тогтмол гэдэг тоогоор засч өгдөг байхгүй юу? Гэмшлээ иймэрхүү нэг квант имчилгээтэй хавсраад солонгон имчилгээтэй хавсраад 9 эрдний имчилгээ. 9 тархинд 9 үндсэн тархин дотор 9 аянг болгож иж нэг засдаг 9 эрднэр засдаг. Засал нь маш гоё. Тийм бас хичээл энэ төр байдаг. Ер нь бол гоё хичээл гэдэг тэр 20 төрлийн 20 гаруй төрлийн хичээл айлхлаар өргөн хүрээг хамрах гэсэн хичээл. Яг бол оюуны хүмүүс бол маш өргөн кургузор гэж ирсэн шиг талбарын мэдлэгтэй байх хэвээр, чадамжтай, чадвартай байх хэвээр. Угаасаа оюуны тамгатай хүмүүс тийм л хүмүүс байдаг. Дээрээс нь төрийн тамгатангууд гэдэг чинь юу гэдэг маш өндөр зөмбөлхтэй. Энэ бие эрхтний өөрийнхөө махан биеийг одоо бүрэн таньсан байж төр гэдэг зүйлийг одоо авч чадвартай байж штэ. Ер нь өөрийгөө менеж чадаагүй улсыг менеж хийгээд ойлголт байдаггүй гэж ярьдаг штэ менежерүүд. Тэр шиг өөрийнхөө биеийг менеж хийгээ сурчих хэрэгтэй. Тэгэхээр зөнгөө хөглөө сурчих, оюунаа хөглөө сурчих тийм үү? Цээжээ сайн болгочих. Түүхээрээ аялаад өөрийнхөө одоо юу хийх хэвээр би хэн байсан гэдгийг таньчих. Таньсныхаа дараа төрд гар. Тэгэд өөрийгөө би хэн байсныг таниагүй бийж юу хийх юм бэ? Хаана ямар зорилготойгоор одоо юу хийх гэж очиж байгаа. Жишээлбэл одоо түүхийн хичээл дээр дандаа их гүрнүүдээ 12 орны одоо зөвхөн Монгол шүү дээ. Хөнгөрөн гэж явчихж байгаа байхгүй хөвтөр хөнгөл нэрэмж байгаа. Ингэж явж байгаад өнөөдрийн Монголтай залгаж байгаа учраас тэгжээж хүн нэг өнгөрснөө мэдчихэж хүн хаана очихоо гаргаж ирдэг. Ямар ч байгууллагын одоо бизнес төлөвлөгөөг тэгдэж штеп. Өнгөрсөн одоо манайд бид нар өнгөрсөн одоо 10 жилийн өмнө энд байсан. Өнөөдөр энд нэрээд 10 жилийн дараа бид нар энд очино. Тэхийн тулд гэж хаад ингэж хийдэг болохоос шууд өнгөрснөө тасаж хажаад өнөөдрөөс гэж хизээж байдаггүй. Тийм түүх байхгүй. Тийм одоо алсын хараагүй ирээдүйд байх боломжгүй. Тэгэхээр нэг орчлонгийн хүрдгээ нөө бямсан гоо нэг эрхээ сайд байсан. Тэр хүний ном шиг ер нь хийж л явдаг. Тэгэхээр тиймэрхүү юм бас ингэ сэргээж өгдөг. 10 хоногт ерөөсөө тусаар агаад дуусдаг. Ягаад гэвэл жоохон оюунлаг хүмүүс ирж байгаа гэж үздэг. Бөөгийн тархитангууд, тархины тамгатангууд чинь чадвартай сүмсэн дээр дардаг тамга байхгүй. Чадвартай хүмүүсийг тийм болгодог. Оюуны тамгч төр, төрийн тамгч төр, намтын тэнгэрийн эмчнэрийн тамгч төр, эрдэмтдийн тамга. Дээрээс нь бөөгийн тархитангууд буюу байгаль дэлхийг огторгоо ертөнцийг сасгах гэж байгаа тэр тамгатангууд маш их мэдлэгтэй байхгүй тэр тархины өндөр чадамжтай байж оюунаараа юм биш гэдэг штэ. Бодлын өндөр хүчтэй байж бодлороо юм хин. Юм дээр анхаарлаа хандуулж сурж байгаа дараа нь тийм үү анхаарлынхаа хүчээр дээрээс нь байлж юм хин штэ. Тиймэрхүү байдаг болохоор энэ сургалт маш үр дүнтэй сургалт байдаг гэж хэлж танилцуулъя да. Тийм. Асууж тодруулах юм би хариудаад авчирна. Ерөнхийдөө сонин гэх юм бол Монгол одоо богон бичгээс эхэлдэг. Богон бичгээрээ зааж эхэлдэг л дээ. Монгол бичгээ. Тэгээ тий бас нэг имжлэгээ танилцуулж. Манай юунууд ингэдэг юм. Одоо бидэрт бас ингэж ийм нэг юм байна. Бидэрт байсан маш олон нандин зүйлүүд байхгүй болсон байна. Бид нар яг үнэндээ хайр гэдэг зүйлийг жишээлбэл мэдхэ болсон. Гэтэл хайр зөм хоёр нэг байхгүй. Зөнгийн судалсаагүй зөнгийн идэрхтэнгүүд өөртөө энэ өрцөн дээр ингэж оршихдоо нөгөө хайрын тэр орон зайтаж хамт оршиж байгаа байхгүй. Тэгэхээр хайр гэгийн тийм имжлэг гэдэг маш олон хайрын эсвүүдээ бид хүлцэн байдаг. Гомдоод одоо хэл одоо зөрчилдөөл, маргалтаал, сүлдээ зарим нь үзэн ядаал тийм үү одоо өсөрхөөл гэх мэтлээ. Иймэрхүү байдлаар болоод нэг хайрын олон эсвүүд байхгүй болсон байна. Тэгэхээр бид нар хайрын эсвүүдийг нь одоо ялангуяа хайрын идэрхтэн чинь элэг юм байна шүү дээ. Элгэн халуун гэж ярьдаг. Элгийг хөргөж болохгүй. Тэгэхээр нэг элгэний эсвүүдийг хайраар сэргээдэг. Ялангуяа өнчин элгэний эсвүүдийг. Элэг хөрж болохгүй, элэг бээрж болохгүй, элэг хөрснөөс бээрснээс царцнаас болоод эсвэл элэнд уйдгар гуниг
суралцсанаас болоод нөгөө хайр гэдэг зүйлээ мэдэрч авч чадахгүй болчтой. Тэгэхээр нэг зөв яаж ч ингэж зөв бэлгийн сэргийх гэхээр сулдаад байд. Яг сэргээн л дээ балгаж байгаа сэргийж байгаа. Гэтэ маш их хүчиндэж сэргээмээргүй өөрийнх нь эдэсүүд өөрөөр нь ингэж дотроос нь ингэж яг нэг хайрын эвлэгэж гаргаж ирж сэргээмээр байна. Тэгэхээр нэг тийм хайрикгийн эмчилгээ хийдэг шүү. Илгэний алтан хайрикгээр эмчлэх наран икгээр гэгээр сар икгээр ингээд нэг цацраг икгээр цөл икгээр ингээд нэг 9 төрлийн бүх юм чинь 9-оор занагддаг л да. Куин 9 боловсруулаараа тэр хайрынхаа эсүүдийг нэг куин 9 хайрын 9 боловсрал даруйж хайрлахын 9 ухаарлыг таниулж өгчээж сая нөгөө юу яадаг. Бас нэг юм имчилгээ байгаа. Тэгээ яг ер нь бол хайр их зүүн их оюун их ангир их зөндөө бол юм байгаа хөг их тэр бол яг энэ өөр суултай. Энд бол ямар ч байсан зүүн бэлгийн тэгж хөгжүүлж атлантчуудын бяцлалд оруулна. Тэгжээж бас нэг оюуны 8 сан гэж ярьдаг шиг оюуны чадамжуудыг нээж өгнө. Оюуны тамхтан хүний чинь гол чадвар шүү дээ. Бүггийн тархитан хүний гол чадамж чинь оюунтай байх. Ягаад гэвэл тийм хүмүүсийн зам дандаа нэг оюуны эмгэгдүүд болноороо байдаг. Оюун ухаан тунгууд, оюун тунгууд. Төр барьлаа гэж төрийн цагаан сүртийг барьж авсан. Төрийн хатан болж авсан. Төрийн баг дунд хатан болж авсан. Эсвэл төрийн сайд зөвлөх бики болж авсан, гүнж болж авсан. Тийм олон хүмүүсийн чадвар тэр оюунаар дамжиж ирдэг учраас оюуныг сэргээх тэр атлантчуудын бяцлал бас хийдэг байгаа. За иймэрхүү байдлаар явдаг mindfulness meditation гэж нэрлэдэг юм. Гэхдээ энэ хүмүүс яг тэр төвсөнд нь хийж чаддаг юм билээ. Би бас үзчихсэн. Сургалтанд суусан одоо төгсөгчдийн шавнырын сэтгэлийг харахад маш өндөр сэтгэлтэй. Одоо бараг л цоо шин одоо тийм эдисийг ургуулсан одоо тийм амьдралыг одоо харах үнцөгч тэр өөрчлөгдсөн маш өндөр сэтгэлтэй байлээ. Тэгээ дунд нь бас нэг хичээл ордгийн нэг сонирхолтой хүмүүс нэг одоо тэртээ тэргүүд бөө тархитан болох гэдэг тийм оюуны шидтэй өвдсөн болох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэд нар шид өвдсөн талаар бас нэг 3-4 цагийн хүн шидийн талаар ойлголт бүтэн тийм нэг цуврал хичээл ордгийн. Бүх хүний шидгээд тэр бас их гоё. Тэрнээс нөгөө жинхэнэ чанар сэтгэлгээг нээж өгдөг. Бид нар юу хийх гээд байгаа юм бэ? Зүгээр нэг бид нар ингээд ус Монголоор цасна энэ гэж ойлгоо. Өөр удмал цасна гэдээсэн тий. Эсвэл уул хатыг л харгатна гэдээсэн чинь биш юм биш тий. Бид нар чи отод тэнгэрийг засахад нөгөө дээдтэйгээ хамт оролцох гээд байгаа юм биш тий. Бид нар окторгоо ертөнцийн одоо үйл хэргийн эмч цэгцнээр ороход өөрсдийнх нь чадах хэмжээнд тамхи дүрм гэдэг хуваараа ингээд ийм юм чадварыг эзэмсэн байх хэрэгтэй юм биш тий гэдэг. Тим шид болоод өвцүүдийг бас үзүүлсэн тийм гоё нэг хичээл байгаа. Бэгийн тэгжээж нүн ер нь бол хүмүүсийн тархины чанар сэтгэлийг нээж өгөхгүй бол манайхан одоо ингээд сургалтууд ингээд зарлал явж хаад хизээ юм бийсэн энэ гэл те маш энгийн юмуудыг үгүйсгэж байгаа байхгүй тийм шүү. Маш энгийн юмуудыг ямар хайр цэглэгдсэн юм бэ? Яасан умхар юм бэ гэ те. Одоо жишээл ингэж ярьж байгаатай адилхан байхгүй. За би жишээ аваад ирээ л Итали явуулаа. Хизээ Итали гэж улс байсан. Дэлхийд байхгүй шүү дээ гэж хэлэхтэй адилхан байгаа байхгүй. Баг тийм бичиж байгаа. Наацхан тийм юм дээр жишээлбэл ингээд тархиа ингээд төгчсөн байж байгаа байхгүй. Тэгээд бөөхөн эрдэм сурдаггүй гэж одоо ярихаа одоо болмоор байгаа байхгүй тий. Тэр шиг одоо оюуны тамхтай хүн эрдэм сурдаггүй, оюун сурдаггүй бол нийтдээ бицтэй. Тэгээд тархины чадвартан болно гэж болохоор тархиа хөгжүүлэх унтцсан тархитай унтцсан дээрээ тархин маш их чойжтой. Задраагүй сэтгэлгээ болоод нэг тархины чадамж гэдэг нь сэтгэн бодох чадвар, зөвгнөх чадвар, чанад одоо бэлгийн одоо тийм тархин хөгжөөгүй байхлаар бас үйл хэрэг хийж чадахгүй л дээ. Тэг хийгээ бодсон ч бодлын тархин хүчгүй. Тэгсэн юм би тэрийг хийцгээ бодцсон гэдэг. Гэрэж шалах хамгаах шүү дээ. Ингээд бодлын тархин бие холбочоод бодлоо харагчвал ингээд за тэрийг тэгээд гэхэд хийчлээ гэсэн юм хийж чадаагүй байж байгаа байхгүй. Анхаарлаа тэн дээр хандуулаад тэгэхээр хандуулж ийн гэсэн нь анхаарал нь тэндээ хүрч очиж чадаагүй байж идэг байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг анхаарлын тархиных нь тэгээ гарч байгаа цацраг гэдэг нь гэрлийн хүчин сул байна гэсэн. Бодлын тархиных нь тэр туяа цацраг нь одоо тухайн тэр одоо өвдгөн дээр өвдгөн дээр тийм тгий гэж бодоод гэхэд өвдгөндөө хүрч чадахгүй байгаа. Тэгэхээр чинь нөгөө нэг тэрий чинь тэхийн тулд төслөө яах хэвээр
Тэр бодлын тархийг хүчрүүлэх хэрэгтэй. Тэр анхаарлын тархийг хүчрүүлэх хэрэгтэй. Талархлын тархиа хүчрүүлж чиний бусдад талархаж байгаа талархсан сэтгэл тухайн хүндээс зүрхэнд нь өртөнд нь очиж шилбэл хүрэх хэрэгтэй. Гэхмэчлэн тэрхүү байдлаар явах байхгүй. Өөртөө талархах хөд үнэхээр ингээд талархаж чадчих байгаа юм бол чи хүн ингээд хүнээр магтуулчихсан хүнээс сайхан үг сонссон ингээд хүүхд яаж ингээд хөөрж гуяалдаа тавьдаг шиг чи тийм урам зориг авах хэрэгтэй шүү дээ. Чи тэгж их ингээд одоо нүдэн чинь галсаж явах хэрэгтэй. Тэгэхэд бас худлаа байдаг байхгүй. Тэгэхээр яг би багш хүний хувьас ингээд худлаа байдаг байхгүй гэж яриад байгаа шүү дээ. Энэ чинь олон кейсэн дээр ажиллаж сурсан хүний хувьд тэрээс биш яг тийм болоод ярьж байгаа гэдэг л үү. Тэгэхгүй бол яг олон шавнараар ингээд дамжаал ингээд хүмүүс гэж тэгэл нэг анханд очиж байсан хүмүүс төгсөх тийшээ хандчих байгаа хэвлэлээр хүмүүс шил өөр болчдөг л доо. Тэгээ манай сургалтуудаар ороод гарсан хүмүүс ер нь бол хөгжөөгөө гэж түүхэнд байхгүй. Үнэхээр даанч одоо бүр л одоо нэг арайч тийм сүмэн хаалт тийм бол хэзээч байхгүй. Яаж игээл бид нар хичээсээр гал олон чавжуудыг тайлдаг. Тэгэл сургуулиудаар л чавж тайлдаг. Одоо эртэд би нэг юм дээр очиод 2 одоо ганцхан хичээл дээр суусан шүү дээ. Нэг өдрийн хичээлийн 2-3 цаг дээр сууж байгаа байхгүй. Тэгэхэд л хүмүүсийн нэг манай дээр очсон шавнырын хувьд хэд хэдэн чойжийг авч байгаа байхгүй. Талхлын тархин сэргээх гэсэн чинь төрхийн амьтан тэндээ гэмтэлтэй. Хүнд нэг талхлаа гэдэг үгийг яг тусны хариу, дэмийн хариуд цагаа болоод сэтгэл төрхөнд зориулж хэлж байхгүй бол хүний өөрсдийнх нь өрц хаагдгийг нүдээр үзүүлсэн л тэ. Гэхмэчлэн ингээд тиймэрхүү байдалтай байна. Тэгээд тарих эмчилнэ гэдгийг зүгээр нэг одоо гэдэг анхаарлын тархин сэргээд за тэн дээр анхаарч агаад тэгэхэд анхаарлын тарих сэргээд тэгэхээр эхлээд нэг анхаарлын тарих ингээд өвчсөн мундсан байх үедээ эсвэл нэг эрчим сөрөг эрчим хуралдаад ингээд баригдсан байх үед аюул маш зовлонтой мэдрэн тархин өвдөөл тэгэл амьсгал хөдлөө аялгуулаа гэл ингээд бэлгсээр гад ингээд тархийг ингээд айж баг ингээд амьсгалуулж байгаа амьд болгож байгаа. Тэгэл амьсгалын сэргээсээ ингээд хүчүүсээр хаал тэгэл тодорхой орон зайтай холбогдож байгаа шүү дээ. Од гараг ирсэн. Тэгээд тэр их тарих шүү гэ тэн дээр анхаар гэж заагаад өгч байгаа шүү дээ. Слайдыг гаргаж байгаа энийг энэ тарих гэдэг юм. Тэгээ холбож байгаа. Тэгэнгүүт ингээд анхаарлын тарих нь өөрөө ингээд сэргээд идсэн бочирхаанууд голдуу байгаа. Яг тарихтаа амгаахтар зарим бочирхаа гэж ирсэн байдаг. Тэгээ ингээд сэргээсний дараа энийг тэлдэг. Бүр ингээд гэлцраад энийгээ цаанаасаа ингээд хөөр баяр төрөөр ингээд ингээд хөвжөөд хөдөлгөөнд хурдан болоод ингээд дууш ороод тэр нь тарих сэргэж байгаа юм л дээ. Тийм богино хүн хугацаанд бид ингээд увцаар зодож одоо явах одоо мэдлэг нь л байгаа байхгүй. Тэгээс нүн анхаарал нархаа хаанаагүй анхаараа гэдэг ингээд байвал босч байгаа юм байдгийн билээ маш удаан хугацаатай. Тэгээд анхаарлын нархыг хаана байдгийг мэдгүй юугаар хоолдгийг мэдгүй зүгээр л анхаарж байгаа тэгж анхаарж байгаа энэ дээр анхаараа гэл ингээд анхаарж байгаа гэж бодвол ингээд те түрүүний нэстэн шиг ингээд аяг цаг хугацааг алдаад хайран байгаа байхгүй. Яг үндэ хэлээд хүмүүс ингээд сэрэх гээд явж байгаа юм маш сайн ингээд энэ тэнхээ сурвалтууд үнэхээр их хамрагдчихэв сайн байна. Энийг бол бүр маш сайн ингээд суурь сайн тавьж гэж бодож байгаа. Гэхдээ дараагийн шатанда гараач. Дараагийн шатанда хараад тодорхой хэмжээгээр сайхан сурвалтууд хамрагдаач гэж урьж байгаа байхгүй. Одоо урьж энэ да нэг үлэхэд. За тийм иймэрхүү юм яриа гэж бодсон. Бөгийн тэрхтний сурвалт маш супер тахиг амраадаг. 4 жил бас нэг амтлага болгож бас олон нийтэд л өгчээсэн шүү дээ. Лемурийн бясалгал. 4 жил 9 бясалгал хийж өгсөн л дөө. 9 бясалгал хийж өгөөд өр бүрлийн эсийг ургуулах, тархины алтан эсүүдийг ургуулах. За ямар ч ромын бясалгал, лемурийн бясалгал, хүнүүгийн бясалгал, маягийн бясалгал, скифийн бясалгал, хөх моногоо бясалгал гэх хөх зөмөг сэргээдэг тийм. Тэгэл зөнтөө болыг л яваад хөх моногоолын бясалгалд орчих хэрэгтэй ш. Тэгэл хөх толбочод сэрж ш. Гэтэл ингээд зөндөө олон юм байна л да. За ингээд хаан зам бясалгал гэж бас байсан тий. Энэ дээр бас давхар орж байгаа. Гэхдээ энэ чинь өдрийн 3 хичээлтэй. Өдрийн 3 хичээлтэй болохоор нэг миний яриад байгаа юм би нэг хичээлээс нь л баг түгээ аваа арчиж байгаа байхгүй. Одоо ч ингээд нэг эхний өдрийн хичээл гэхэд сонирхолтой хэллээ гэд хүн хизээш нөгөө өөрийнхөө жишээлбэл нөгөө нэрэндээ мөрөгдгөө л байхгүй. Нэрэндээ мөрөгдөх юм чинь мэддэггүй л байхгүй. Нэрнийхээ амь гэж юу гэдгийг ч мэдэхгүй л гэдэг. Жишээлбэл
Жишээлбэл өөрийнхөө насанд мөргөж мэдэхгүй л явдаг. Гэх мэтлэн тэгж ярих юм бол өөрийнхөө сүдэрт мөрөх хэрэгтэй гэдэг ингээд бид нар заадаг байхгүй бид нар зааж өгдөг байхгүй. Тэгжээж юм нэлээд том бэлэг ертөнц ямар агуу гэдэг юм уу бэлэг гэдэг ахгүй энэ ертөнц энэ хорвоо дэлхий ямар агуу гэдэг заавал бидэг байхгүй ягаад арга бэлгээр нь хослуулж явж байгаа учраас ямар агуу юм бэ гэдгийг агуу зүйлээ хаанаас хайх вэ гэдгээ бас жоохон таниад авчихна гэж хэлж байна да. Энэ нэг сайхан сургалтыг одоо 1 сарын 25-наас явуулъя гэж бодож байна. 2 сарын тий. 2 сарын 25-наас тийм. Бодож ийн яг нь наадмын баярын дараа хүмүүс жоохон цэгцрээд юугаад ажил төрлөн жоохон цогцоод ирэхлээр явуулах гэдэг байхгүй. Сайн одоо эн чинь ингээд 2 дахь явчихж байгаа. Өнөөдөр цахим танхимаар хоцорсон нэг хүн байгаа. Тэрэнд өнөөдөр 5 дахь орж байгаа. Тэгээ маргааш ороод үрч. Тэгээд 25-наас эхлэх гээл. 10 хоногийн хугацаа тий. Тий 10 хоногоос хугацаа. Тий хөдөөж явах одоо цанжин болдгийн. Цанжин дээр тий. Тэр яг танхимаар цахимаар явуулахыг зөвшөөрж байгаа. Гэтэ цахимаар нөгөө одоо энэ ч өдөр ингээ 30 хөтөлбөртэй хичээлээ шүү дээ. Өглөө өдөр ороо. 30 хөтөлбөртэй хичээлээс нэг 15-ыг нь цахимаар өгч байгаа. Угаасаа л яг хөтөлбөртөө л харуулж юм л да. Цахимаар бүтэн авыг болно л доо. Яг тэгээд хүмүүсийн цахимаар ордог хүмүүс ордог гадаадаас ч юм уу завгүй хүмүүс ордог тэгээд мэдгүй ямар ч гэсэн тэгээд 15-ыг цахимаар л өгч байна. Тэгээд 30-ыг нь 30-ууд ингэ нь болохоор кампер өгж байгаа. Тэгээд голдуу нэг юунаас амсгал гэжлага цэвэр агаар заавал байх хэрэгтэй болчихж байна. Тэгээд нэг нар сарны эрчим энергитэй ойр газар байх хэрэгтэй гэдгээ одоо Монгол гэр мэргээд ингээл яхахгүй цанжин дээр л бай дүрдэнтэй л болоод байна л да. Яг тэр нь бидэрт бол жоохон төмөгтэй. Ингээл өвөл ингээл гэр халаагаал тэгэл тавгаач аваач ажиллаулаад ерөөсөө хөтөлбөр айгу олон цагийн болохоор ингээл зарим өдөрч 9-10 цагаар хичээл явуулж байгаа штеп. Тэгэхээр нөгөө хөтөлбөрийн болохоор ерөөсөө өглөө цагаа улаа хичээл дурлаа. Өдөр хоолой идлээ хичээл дурлаа. Хичээлээ дүрлээд орны хоолыг идлээ дахиад хичээлээ дүрлээ ингээл ерөөсөө орныхоо ингээд нэг 3 хичээл чинь ерөөс чөлөө цаггүй явуулаа. Маш их ингээд ерөөхдөө ядарчаад гэх юм уу? Тарих марх нь бол аим гой сэрэгчээд махан би ингээд нэг тавар байдаг үс чи ядарчаад ирээд таш байгаа. Цаанаа бол нэг солонгон би метр олон тарих марх нь ингээд дотор ирэхнүүд нь бол хэвээр гал төлтэй болчиход ирж байгаа. Ясар тэгээ мэдлэгтэй болчиход ирж байгаа. Гол нь аюух асчаад ирж байгаа. Зүгээр л өдрийнхаа ачаал жоохон ядарч байгаа сураг бэлээ. Жоохон амьсгал тэр хасын тасгал тэр кон дэмжлэг өдөрж ядарчдаг юм а. Тэр чинь бас л бүх эдисүүдийг ингээд ажиллаж галаар чинь. Гэтэл богино хугацаанд тэр их асар их мэдлэг ингэж аавна гэдэг чинь бүр гоо штэ. Тийм. Ийм сургалт хаач байхгүй. Ер нь маань сургалт бол хаач байхгүй. Энд дээр бол одоо онгоройдох юм байхгүй нэг л хэлж байна. Одоо энэ бөөгийн тархины сургалтын улаачийн мэдүүл зохион сургалт хоёр бол хаач байхгүй. Манай шидийн сургалтууд хаач байхгүй. Дахиад Чингис хааны 13 дээд засгийн зүүн хаач байхгүй. Дом аим орон дээд сургалт байхгүй. Шүүч бид юу зааж Куин боловсрол. Куин боловсрол бол одоо үнэхээр бүр хаач байхгүй. Дэлхийд байхгүй. Тийм. Яг онгоройд авш шүү. Тийм бас нэг байхгүй юм хүмүүс байхгүй л яг копи пест хийсэн биш болохоор байхгүй гэдгийг мэдээд байгаа байхгүй юу? Энд тэндээ суулгаад ийм орчуулт тавьчаад орчуулж ингээ өөртөө ингээ нэг хагас дутуу өөрийн болгочоод тэрийг ингээ заадж байгаа биш. Эсвэл яг бүтэн өөрийн болгосон ч байж болно. Гэхдээ л гадны юм бол үнэхээр Монгол өв соёлын хувьд жолтдгол юм бэлээ шүү дээ. Чиний агуу хүмүүс зөндөө байгаа л та. Гэхдээ агуу хүмүүсийн сургалтууд маш өндөр байдаг, үнэтэйч байх юм. Манайхан бол ерөнхий массовын юмуудыг оруулж ирж бас заадаг. Одоочсон гэдэг жаа харагч байна. Солонгортой бас шиг л байгаа л тийм. Яг гайгүй бас сургалтуудыг бас үлүүд ингээ оруулж байгаа хүмүүс байна л да. Тэгээд нэг тийм нөгөө бэлэг талан жаа сул заагдаг байгаа санагдаад идэг юм харагдаад идэг юм а. Бэлэг ертөнцөө од гарыг хэрэгтэй байгаа. Жишээлбэл одоо ингээл эсийн төвчний имчилгээнүүдийг заах гэж л байгаа. Үүдл одоо тийм анхдагч тийм уугуул одоо эс хаанаас үрсэн юм бэ? Тэрнээс нэг л замаар байгаа. Тэгэхээр эс хаанаас үрсэн гэхэл эс одоо окторгуугаас үрсэн бол окторгуун тухай зааж яж тийм үү? Дараа нь эсийн тухай заавал илүү бод тэ. Тэгээ эсийн дараа нь юу болж байгаа юм бэ гэдгийг бас заавал их зүгээр байдаг байхгүй. Амтан одоо мангада тэгээ хүн заавал их судахтай байхгүй юу?
тэг заавал зүгээр гой цогцолгоор санагддгийн тэг яг би хүний хийж байгаа юмдыг шүмжлэхгүй яхад тэр угаасаа нэг зэрэгт ингээд бүгдээр ингээд өвлөө хийгээл нэг массын сэрэлтэнд бүгдээр хувь нэмрээ оруулж байгаа учраас мэдээж нэг тодорхой хэмжээгээр үр дүнтэй байгаа л да зүгээр бидний яг илүү нэг Монгол өвөг дээдсийн аймаг илүү нэг үн цэнийн таниад эхэлсэн гэдэг суралцдаг шүү дээ. Таниад эхэлсэн дэндүү авгаа гэдгийг жоохон мэдсэн учраас тэгэхээр авгаа юм байна гэд бишрэнгээ тэгж гоё ингээд яриад байгаа байхгүй юу. Харьцуулахлаар илүү байлээ шүү. Харьцуулахлаар илүү байлээ шүү л гэж ярьж байгаа. Энэ нь зүгээр ямар Америкчуудын юм мөрөөдөл гэдэг шиг те скол одоо би Япон хүн гэж өнгөрч байгаа шиг тийм биш шүү дээ. Тэгэхээр бодит үнэн түүхтэй. Бодит үнэн тийм байна. Одоо бичих соёлын хэдэл тийм агуу биш дээ. Гэтэл өнөөдөр одоо энэ крил бичгээр бичээл та. Хаана аминд байгаа. Аа гэж бичихэд хаана одоо тэндээс үнэр өмөртэй эсвэл хаана гар хөл тарих толгой ингэж ажиллаад байгаа. Тэгэхэд чинь үгийн дунд үгийн адагт үгийн ихэнд гэдэг ортог нь бүхэл бүтэн тарих нугас буюу их бий. Тэгээд нэг хөл тушаа. Энтэй хамруулчихсан тийм бичиг жишээлбэл хаалаа тий. Одоо тэгээ буган бичиг хамгийн анхны буган бичгээс эхэлсэн. Буган бичиг нь бас буун амьтай. Буган бичиг нь ингээд төрсөлөөр яг адилхан ингээд хөдөлгөөнд дараад аяг адилхан бүр буган бичиг нь бүр илүү нэг тарих руу ингээд тас үйлчилдэг. Нэг буган бичиг хараал ингээд дүрсийг хараал ингээд тэр чигээр дотор нь ороод ингээд би эрэхтэн сэргээл явчихж байгаа болохоор мэдгүй гайхамшигтай юм бэл. Тоон хүртэл амьтай. Тэг тоон хүртэл амьтай. Нэг гэдгийн цаана юу баа, хоёр гэх юм юу баа гэдэг. Дэндүү гайхамшигтай. Тэгээ 9-ийн товтлоо яваад тэгээд ингээл амьд байна. Хөг аялгын хүртэл амьтай. Одоо ингэж байгаа байхгүй Монгол бичиг дээр ингээ гişгүүдийн үнэрт гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь дандаа үнэрэнд нь цэцгсийн үнэрд байгаа. Тэгээ Монгол бичгээр бичиж байгаа үргэлж ингээд байгалийн эмийн ургамал үнэртэй дээрч цаана бэлэг ертөнцөөр энэ хамар бодит ертөнцөөр буюу бодис нь би хамар нь одоо ингээд ханиадтай юм шиг ингээд үнэртэхгүй бай. Тэгэхэд цаана нөгөө нэг өндрийн булцуунууд биш үү? Өндрийн тархич нь хоёр биетэй байгаа шүү дээ. Эрчин биетэй одоо бодит биетэй тийм үү? Одоо тэгэхэд чинь эрчин биеийн тэр эрчмийн үнэртэй байгаа байхгүй да. Үргэлжийн мөх ойд байгаа юм шиг ингээд цэцгсийн үнэр, хөвдний үнэр ингээд хагийн үнэр үнэртэй бичиж ингээд бодлоо. Тэгэнгүүт Монгол бичиг өөрөө ингээд хэлэхлээр аялгаутай байгааг тэрийг чих сонсоод сонор сонсоод байгаа байхгүй. Уянгалаа сонсогдоод байгаа байхгүй. Байгалийн чимээнүүд амьдтын амьсгалууд сонсогдоод байгаа байхгүй. Энэ одоо ингээд намаа ингээд харахаар энийг үзээ хүмүүс худлаа ярьлаа л гэн уучлаарай тийм биш шүү те. Та нарыг худлаа ярьлаа гэхэлэр худлаа олчихгүй шүү те. Тэгэхээр ирээд ингэ шалгаад үтцэн хамаагүй дээ. Тийм. Тэгэхээр ингээд нэг төрөнөөс Монгол бичгээр бичсэн бол бид нар 5 м хүн 5 хүртгүн тарих 5 м хүн тарих хизээш дороодохгүй байх гэсэн юм билээ гэж байна. Тэгэхээр бичиж байгаа бүх юм ухамсарлагдчихэдэг. Ухамсарт нь шингэждэг. Ил болоод талд ухамсарт нь. Заримдаа ингээд гоё хуулаад бичиж байгаа юм ингээд улам ингээд хүч хараал ингээд тий сэргээл ягаад гэвэл үргэлж хэрэгс сургалт ингээд өмөртэй байгаа юм чинь ингээд улам сэргээл тарихта өндрийн тарих маяг тэгээд өндрийн тарих чинь бус идэрхтэн хота өндрийн тарих чинь ясаа удирдаа явчихна ясан өөрөө хальсаа удирдаа хальсан өөрөө ингээд булчингаа удирдаа булчин өөрөө ингээд ашаана удирдаад ингээд явчихж байгаа болохоор бүгдэнд нь ингээд сэргээж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бичиж яхад ингээд улам сэргэн. Тэгэл нэг сонсгол сонсох тогтоох чадвар буюу сонсголоор тогтоох чадвар үргэлж сайн байна. Тэгээд цээж сайн байна, ой тогтоол сайн байна гэд ингээд оюухан сайн байна. Тэгээд зөв бэлэг сайн байна. Тэгээд суу бэлэг сайн байна гэд ингээд хөвчөж байгаа. Үнэхээр юм гайхамшигтай. Гайхамшигтай. Би өөр монголчуудыг ямар амархан сэрдэг гэж бодоод хичээл ингээд хичээл зангууд манайхан ч юм бас арай утгаан сэрж байгаа байхгүй. Гэхдээ өөр монголчууд маш хурдан сэр. Одоо өөр монголчууд зөвхөн л монгол бичигт мөргүүлсэн чинь бүгдээр ойлгож байгаа байхгүй. Тэгэхэд монгол бичигт монголчуудыг бүр буган бичигт мөргүүлээд монгол бичигт мөргүүлэхэд цөөхнө. Тэр. Тэгэхэд тэдэргээ бүр ойлаалан орлоод байгаа байхгүй. Холбоос маш сайн бүхлэгдсэн тийм. Тийм ээ. Тэгээд 10 минутаа бүр сэрч. Юус 2 3 бас ихээ сэрээ явчихдаг гэсэн. Асаал ингээл гоёлол бүх юм хийсэн бол ингээл хийгээл ингээл мэдрэл үзэл ингээл ойлолорлол ингээл бишэл ингээл энийг хэлж байгаа. Хөөрөл би хаана өнгөрөөл. За маш үнцэнтэй мэдээллийг бясалган багш маань өглөө. Тэгээд за маш богино хугацаанд тарих оюунаа хөгжүүлж бөөгийн тархитан болёо гэж бодож байвал за 2 сарын 25-нд зарлагдаж байгаа юм байна. Тэгээд сургалтууд маань юу нэл байнга явахаас илүү бас их цөөхөн ховор бас явдаг байгаа. Тэгээд боломжийг алдвазай гэж бас хэлмээр байна. Олон сургалттай болохоор цөөхөн яваад байна тийм үү. Одоо ингээ манайх чинь энэ бөөгийн тархины сургалт чинь
5 дахь сургуульд нь олоо гараад ирлээ ш. Гэтэл үн цэнтэй өчнөө сургуулиуд байгаад байдаг. Явуулж дэлгүй байгаа байхгүй. Тэгээ мэдээч юм бас давхар үйлэнд Өөртөө завгүй байна. Сургуульд явуулах орон зай нь ямар байгаа вэ? Сургахыг хүсэж байгаа эрэлт нь ямар байгаа вэ гэдгээс хамаараа хол яваад байгаа сургуультууд. Тэнгэрийн үйлүүдтэй бас мартах шаардлагатай гэдэг. Тийм учраас сургалтууд болж байгаа зарлаж байгаа сургалтууд их үн цэнтэйгээ олдож байгаа шүү. За тэгээд бас суламжтай маш их талархлаа. За дараа ирээд уулзъя. За тэгээд асууж тодорхойлох зүйлээ комент хэсэгт бичээрэй.